1274 онд Хубилай хаан Японы Камакурагийн шогунад илчилгээсэн. Шогуна гэдэг нь 1185 оноос 1333 он хүртэл Японд оршин тогтнож байсан цэргийн эрх мэдэл бүхий юм засаглалын нэг хэлбэр. Энэ үед Япончууд засаглалын хувьд төвлөрсөн бус цэргийнхэн хэсэгчлэн удирдах байсан ба Камакурагийн цэргийн эрх мэдэлтнүүд хамгийн их нөлөөтэй байсан. Иймдээч Хубилай хаан нөлөө бүхий дээрх шогунад илгээсэн. Энэхүү Камакура нь энэ үеийнхэн төв хэсэг болж байсан бөгөөд одоогийн Токио хотын өмнө зүгт орших ийм түүхэн хот байсан ба Дазай өндөр улс хоёрын хооронд хавчигдан оршдог газар зүйн хувьд хамгаалалт болгоход нэм тохиромжтой байсан. За энэ ч учраас тэр үеийнхэн гол хэсэг болж байсан. Хубилай хааны илгээсэн 6 элчийг Туушчин гэх нэртэй өндөр боловсралтай, дипломат арга ухаантай, тунч зоримог 20 орчим насны юм залуу ир ахалж явсан 5 дагуулын хамт явсан. Ахлагч Туушчингийн үг яриа мэдлэг чадвар нь соёл нь Японоидод бол гүн гүнзгий юм сэтгэгдэл үлдээсэн гэж сурвалж бичигд тэмдэглэж үлдсэн байна. За гэвч Японы шогун Хожо Токимуна гэх хүн тэртээ холын юан гүрний ихэрхэг санаанд дургуйцсан. Туушчин болон түүний 5 дагалдагчийг цаазлах юм тушаал өгсөн. Ингээд цаазын давцанд Туушчин Япон элдний дор бүхий хөөхөө өмнө утга яруу үг тод агуулга гүнзгий дараах шүлгийг омог бардам өгүүлсэн байна. Түүний хийснээр элд эсгэрхэд энхэн бие өнхөрч одно. Их хэргийн санааг гэвч энэ элд хорихгүй. Салхи эсгэрхэд үүлэс хуйларч одно. Санаа зориг хоёрыг гэвч салхич элдэж мохоохгүй. Наран мантахаас шингэх хязгаар хүртэл их юан улс ялан дийлсээр байх болно. 20 орчимхон настай залуу өр ингэж үхлийн өмнө дайсныхаа өмнө үхлийг ёолохын төдийд тоохгүйгээр чин зоригтойгоор үүснэ нь тэр үеийн монголчууд ямар их хүчрхэг бардам дэлхийн давцанд ноёрхож байсныг нөгөө төгөр монгол цэрэг хааныхаа зарилгийг ёсоор болгохын төлөө ам бие тоосны чинээ сандаггүй ямар их хатуужил тэсвэр төвчээртэй байсны илэрхийлэл болов. Залуухан элчин эр зэргийг үнэлж Япончууд хэлсэн шүлгийг нь чудуунд сийсэн өнөөгийн Япон улсын Фужисава хотын нэгэн сүмийн дэргэд дурсгал болон хадгалагдаж байна. Харамсалтай нь эдгээр элчийнхээ өшөөг тайлж чадаагүйч Хубилай хааны усан флот 2 удаа довтлоод сүүлийнх дээрээ Дазайн хар шуурганд өртөж дэлхийн хамгийн том усан флот гэгдэх 4000 гаруй хөлөг онгоц 150,000 гаруй дайчдаа тэрхүү Дазайн ролд үрд үлдээсэн байдаг. Зоригт дэлч Туушчингийн хэлсэн шүлгийг иш болгон зохиомжилж нэмснийгээ энэхүү бичлэгийнхээ дор комент хэсэгт нь орууллаа.